сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг та бүгдийг хүргье. Тэгээд манай цүгийг дагаж байвал дээр харагдаж буй лайк болон subscribe даж дэмжээрэй. За өнөөдрийн хүндх сэдв болонгороо та бүгдээ Улаанбаатар хотын маань шүдний өвчин болсон замын төвжирлийн талаар мэдээлэл бэлтгэн оруулаад ийхүү үндсэн сэдв рүү орцгоё. За замын төвжирэл гэдэг нь тээврийн хурд удаашиж аяллаа хугацаа уртсаж тээврийн хэрэгслийн уртаараа л үүсдэг нөхцөл байдал юм аа. Замын хөдөлгөөний эрэлт хэрэгцээ хангалттай их байгаад тээврийн хэрэгслүүдэд харилцан үйлчлэлийн хөдөлгөөнийг удаашруулж ингэснээр замын төвжирэл үүсдэг байна. За төвжирэл үүсэх хэдэн шалтгаан байдаг юм бэ гэдэг одоо авч үзцгээе л дээ. Хүн амын өсөлт нэгтэршилтийг дагаа суурин газрын авцсан дээр төвжирэл үүсгэн бичигтэйг хувьлаа. Сүүлийн 20 гаруй жилд манай улсын хүн амын өсөлт дунджаа 1.3% байсан бол сүүлийн үед 3.3% өссөн үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотын 439 мянга гаруй тээврийн хэрэгс 850 км хатуу хугацаатай замаар явж байгаа бол 200 мянга гаруй машинтай хотод 4500-аас 5000 км хатуу хугацаатай зам байна гэсэн стандарт мөрдөгдөг юм байна. Улаанбаатар хотод автозамын нэвтрүүлэх чадвараас хэд дахин давсан автомашин зөрчиж байгаа нь төвжирэл үүсэх хамгийн ихний нөхцөл шалтгаан болж байна гэж. За дараагийн шалтгаан нь бол явган үний зам дээр худалдаа намаа хийх, машин тэрэг угаах, зарим замуудын нэгдүгээр зуршигыг хааж машин тэрэг тавих, худалдаа үйлчлэг эрхлэх зэрэг зохиомжтой төвжирэл үүсгэж байна гэж. Энэ бол угаасаа ойлгомжтой тийм ээ. Автозамын одоо нэгдүгээр зуршигын дээр манайхан машинаа тавиад үлдээгээд ажил төрлөө хөдөлтөөд явждаг. Одоо явган үний зам дээр нь одоо хот-дог зараад, төргөн хоол зараад ажлын цагуудаар тэгээд зогсчдаг тийм үү. Эсвэл бүр нэг машин тэрэг угаагаад зогсчдаг. Хүн амьтан хүлээгээд аваараа асаагаа зогсчдаг тийм ээ автозамын нэгдүгээр энэ дээр. За дараагийн шалтгаан бол томоохон цаг худалдааны төвүүд дээр зогсоод хүрэлцэхгүй байдлаас болж гадна талд буюу автозамын зорчих хэсгээр машинаа үлдээдэг асуудал гарч байна гэж. Энэ бол угаасаа ойлгомжтой. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 3 одоо том зах худалдааны төв байдаг тийм ээ. Нарантуул зах, хар хорин зах, Дэнжин байна гэдэг. Энэ 3 захыг улсаас одоо нэгдсэн журмаар нүүлгэх ажил одоо хотын захиргаан дээр одоо яригадад явж байгаа юм байлаа. Тэгээд тэр нь хурдан хэрэгжээсэй гэж одоо залбирал байж байгаас одоо өөр арга байхгүй одоохондоо. За дараагийн шалтгаан бол Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг дагаагүй улмаас үүссэн автозамын осол эндэгдэл, машин хоорондоо мөргөлдөх асуудал, цаашлаад хүн мөргөж гэмтэх, амнаас эрсдэх асуудал нь автозамын төвжирэлд ихээхэн нөлөөлж байна гэж. Энэ бол угаасаа ойлгомжтой тийм ээ. Монгол улсын зам дээр бол өдөр тутамдаа л гарч идэг асуудал. Хоёр жолооч хоёр хоорондоо мөргөлдөх асуудал тийм ээ. Мөргөлдөөд одоо машинаасаа буугаад хоорондоо хэрэлдээд, уралдаад, хоорондоо зодтолж нүдэлтэй тийм ээ. Асуудлыг хүндрүүлдэг. Эсвэл одоо замын цагдаагаа хүлээгээд даатгалаа хүлээгээд суучдаг тийм ээ. Энэхүү асуудлын улмаас одоо зам дээр одоо зохиомжтой төвжирэл үүсдэг тийм ээ. Зүгээр явж ирсэн одоо төвжирлгүй замыг одоо тэгээд төвжрээг ялчдаг асуудал байдаг. За дараагийн асуудал бол одоо Монгол улсын одоо зам дээр одоо ямар хууль ном дүрм үйлчлдэг юм бэ гэдгийг авч үзцгээе. Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль гэж одоо 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлсан хууль байдаг юм байна. Энэхүү хуулийг та бүгдээ одоо сонирхуулаад 4-р зүйл замын хөдөлгөөний нэгдсэн журмын 4-1 Монгол улсын нөхцөлөд бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг замын хөдөлгөөний дүрмээр тогтооно гэдэг цагаан дээр хараад бичсэн байдаг юм байна шүү. Анхааруулаад хэлэхэд за үргэлжлүүлээд 4-4 Монгол улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гадаадаар зөвхөн явуулна. Замын одоо зорчих ингээний одоо нэгдүгээр урсгалаар зөвхөн автобус буюу одоо нийтийн тээвэр зорчно. Одоо тэгээ баталчихсан байгаа шүү дээ. За одоо замын төвжирлийг одоо хэрхэн бууруулах вэ? Одоо ямар арга чарга байна вэ гэж юм л да. Хамгийн ихнийг нь бол одоо нийтийн тээврийг хөгжүүлэх гэж юм тийм ээ. Автобусны парк шинжилгээ хийж одоо хүрэлцээг одоо нэмэгдүүлэх гэж. Энэхүү ажлын өрөөнд бол одоо Монгол улсын одоо хотын дарга тийм ээ. Нийтийн тээврийн газар хоёр бол одоо дөрвтэй ажил хийж байгаа шүү дээ тийм үү. Хоёр давхар автобусыг нэвтрүүлж байгаа. Дүүжин тээвэр ашиглалтанд орох гэж байгаа тийм ээ. Одоо Монгол Улаанбаатар хотод одоо нийтийн тээврийн одоо шин төрөл болох одоо дүүжин тээврийг одоо энэ оны одоо 12 сард ашиглалтанд оруулж эхэлнэ. Туршилтын тээврийг хийж эхэлнэ гэсэн одоо сайн мэдээтэй байж байгаа. Хоёр давхар автобус явж эхэлсэн тийм үү.
автобуснууд бол парк шинжилэлт хийж одоо шинжилсэн автобуснууд маш их орж ирж байгаа гэдэг одоо сайн мэдээ байгаа. Нийтийн тээвэр явах цагийн хуваарийг одоо наривчлах гэж байна. Энэ бол угаасаа ойлгомжтой. Автобусны тоо одоо нэмэгдсэн, төрөл нь нэмэгдсэн тийм ээ. Хэрүүнийг дагаад одоо хуваарийг нь одоо наривчилж гаргаж ирэх одоо зайлшгүй шаардлагатай байгаа. Дараачих нь болохоор одоо зам одоо буюу одоо дид бүтцийг одоо сайжруулах шинээр гүүр холбоос замууд барих гэж байна. Энэ бол одоо хамгийн ойрын жишээ бол одоо яармын шинэ гүүр тийм ээ. Бага асуудал. Тэгээд одоо нарны гүүр, яармын шинэ гүүр, замын цагдаагийн гүүр гэх мэт одоо шинээр баригдсан гүүрүүд одоо эхнээс ахуулаад одоо хэрэгэ гаргаад явж байгаа тийм ээ. Замын төвчөлд одоо маш их хог нэмэр оруулж байгаа. Асуудлаа. Замын хөдөлгөөний одоо гэрэлтэн төхөөний системийг автоматжуулах гэдэг одоо энэ бас хэрэгжээд явж байгаа тийм ээ. Замын одоо уул зураг бурлан дээр одоо камер байрлуулсан байгаа. Замын хөдөлгөөний удирдлагын төв гэж байгуулсан байгаа тийм ээ. Камераар одоо жолооч нар замын хөдөлгөөний одоо дүрмийг зөрчсөн жолооч нарыг торгодог болсон байгаа тийм ээ. Төвлөрлийг одоо сааруулах гэж байна. Одоо хотын дэд төвүүдийг хөгжүүлж иргэдийн одоо төв рүү зорчих хэрэгцээг одоо багасгах гэж байна. Улаанбаатар хотын төвөө л хөгжүүлээд байхаас одоо хотын төвөөс гадагшаага одоо гэр хорооллууд руугаа чиглэсэн одоо хөгжүүлэх тийм ээ. Орон сууцжуулах асуудал одоо эхнээс ахуулаад одоо яригдаад хэрэгжээд явж байгаа тийм ээ. За авто зогсоолын одоо нэгдсэн бодлого хэрэгжүүлэх зогсоолыг нь одоо өргөжүүлэх гэж байна. Одоо төлбөртэй зогсоолуудыг одоо үе шаттайгаар одоо байгуулах тийм ээ. Тэгснээр одоо замын хөдөлгөөний одоо тодорхой хэмжээгээр бууруулж чадна гэж үзэж байгаа юм байна. За одоо замын төвчрлийн улмаас одоо ямар хорхол одоо иргэд биднэрт учирдаг юм бэ гэдгийг одоо нэг бүрчтэй авч үзцгээе л дээ. За хамгийн эхнийх нь болохоор одоо цаг хугацаа алдах гэж байна. Энэ бол угаасаа ойлгомжтой. Хар гэртээ хайртай дотны хүндээ одоо гарах байсан одоо цаг хугацааг одоо замын төвчрэлд өнгөрүүлж гинэ гэдэг чи одоо хүсэх юм биш шүү дээ тийм үү. За цаашлаад ажилдаа хожигдож очих гэж байна л да. Энэ бол угаасаа ойлгомжтой. Ажлаас нь одоо яаралтай дууддаг тийм ээ. Дараа удирдлагууд нь цахирлууд нь одоо яаралтай дуудаад тахад одоо замын гэрээсээ одоо автомашин аваад гардаг. Одоо гэрээсээ гараад автобусанд суудаг. Замын төвчрэлд ордог тийм ээ. Тэгээд одоо өргөжлүүлээд одоо дараагийн удирдлагууд нь ойлгохгүй одоо ажлаас нь халах цалин пүнлүүтэй ярих асуудлууд гардаг гэдэг. Их хэцүү. За өргөжлүүлээд одоо зарсан ажлаа биелүүлж чадахгүй байх тийм шүү дээ. Хамгийн ойрын жишээг бол одоо дуртай кино нь одоо кино театраар гараад байдаг тийм ээ. Бас л одоо гэр орноос автомашин аваад гардаг, замын төвчрэлд ордог, кино нь гараад байдаг, бухимдаад байдаг. Үзэж чаддаггүй тийм ээ, дундаас нь ордог ч гэдэг юм одоо. Бас л хэцүү тийм үү. За өргөжлүүлээд одоо агаарын бохирдол нэмэгдэх, шатхуун зарцуулалт ихсэх, дагаад эдийн засаг, мөнгө санхүүд хөндрөл үүсэх, стресс бухимдлын ихсэх одоо гол шалтгаанууд болтгоо гэж. Энэ бол угаасаа үнэ тийм ээ. Замаас зам дээр одоо 2-3 цаг төгжирж байгаа улсууд стресстгүй байна гэж байхгүй, уурлаж бухимдахгүй байна гэж байхгүй тийм үү. Дагаад бас их хэмжээний урт хугацаагаар одоо хөгжирсний улмаас бензин шатхуун дуусна, чек насна, тийм ээ, шарн насна. Тэрийгээ дагаад стресст нь бухимдсан, сандарна, твтэн тийм ээ. Энэ бол одоо хүсээд ахаар асуудал биш шүү дээ. Хүсэхэр зүйл биш. Угаасаа ойлгомжтой. За тэгээд эцэст нь одоо иргэдэд хандаж хэлэхэд замын төвчрэлд бас нэг Монгол улсын засгийн газар гэдэг одоо засгийн газар руу улсын хурлын гишүүдрэг төрийн 3 өндөрлөг одоо орж хашгирахаасаа илүүтэйгээр иргэд бид нар бас нэг шалтгаалж байгаа асуудлууд байна л да. За Монгол улсын замын хөдөлгөөний дүрмөө биелүүлэхгүй тийм ээ, зөрчдөг байдал, замын цагдаа нартайгаа хэрэлддэг, уралддаг, сүүлдээ хутгалдаг, шүүгддэг боллоо. Бид нар бас арай хитрхи бас бэлэг танхаа байна. Хитрхи өөрийнхөөрөө байна. Хот гэдэг чи одоо түүнийг дагсан одоо дүрм журм стандарт гэж байгаа тийм ээ. Тэрийг бид нар бас даггал өстой, мөрдгөл өстой.
мөрдөхгүй даахгүй тийм ээ зөвхөн өөрөө өөрсдийнхөө толгоогоор одоо замын хөдөлгөөний дүрм одоо замын хөдөлгөөний дүрмээ даахгүйгээр дур мэдэн одоо яваад тийм гэж бол байхгүй шүү дээ мэдээж хэрэг тийм үү. Замын хөдөлгөөний дүрм зөрчснөөс ахуулаад одоо эхнээс ахуулаад одоо асуудлууд нь одоо аимшигтай үр дагавруудыг одоо араадасаа дагуулж байна шүү дээ. Согтуу жолоочийн асуудлууд тийм ээ. Согтуугаар одоо замын хөдөлгөөнд оролцож байгаад харамсалтайгаар одоо эрдэнэт хүний амь насыг одоо бүрлэгсэн асуудал тийм ээ. Бэртээж гэмтээсэн асуудлуудыг одоо тэгээд нэрлээд байвал одоо тэгээд 10 орнд багтахгүй асуудал. Үнэхээр харамсалтай тийм ээ. Одоо үргэлжлүүлээд одоо замын цагтаа нарт одоо хэрэлддэг уралддаг асуудал байна. Хутгалдаг шүүгддэг асуудал байна тийм. Арайч тийм ингэж болохгүй шүү дээ. Тэр замын цагтаа нар одоо биднэрт одоо ямар буруу юм ийсэн бэ? Тийм ээ. Тэд нар чинь биднэртэй л адилхан одоо ажил төрлөө хийгээл амьдрал ахуйгаа залгуулад явж байгаа иргэж шүү дээ. Замын цагтаа нар тавьж байгаа хууль ёсны шаардлага бид нар биелүүлээ тийм ээ. Тохиураа өргөсөн газарт нь зогсоод байвал бас нэг тодорхой хэмжээгээр замын хөдөлгөөн бас буурах шалтгаан болно. Эцэст нь хэлэхэд одоо иргэн болон одоо замын хөдөлгөөний дүрмдээ зөв боловсроо оролцоод хэрэлдэж оролцолгүй тийм ээ өөрсдөө асуудлыг хөндрүүлгүйгээр замын хөдөлгөөнд зөв боловсроо оролцгоё гэдэг нэг дахиад дугаарыг өндөрлж байна. Анхаарлаа хандуулсан та бүгдээ баярлалаа.